Өчигдөр арчилсан намын бүлгийн ээлжид хуралдсан хурлаар дараах хэд хэдэн асуудлыг авч хэлцээ. За нэгдүгээр Оросын холбооны улсад албан ёсны айлчлал хийсэн ерөнхий сайд болон эдийн засгийн хөгжлийн сайд Батбаяр Тэргүүтээ төлөөлөгчдийн хийсэн айлчлалын талаар мэдээлэл сонссон. За мөн одоо Чингис Бондоос зарцуулагдах төслийн ажлуудын талаар мэдээлэл сонссон. За мөн энэ 7 хоногт хэлэлцэгдэх хуулийн төслүүдийн хилцэх хэсэг асуудлыг бол шийдвэрлсэн байгаа. За эхний асуудлаар ерөнхий сайдын айлчлалтай холбогдуулж ерөнхий сайд албаны Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путин, за Роснефть компани ерөнхийлөгч Сечин, за бусад одоо холбогдох албаны хүмүүстэй уулзалтын талаар мэдээлэл сонссон. За ажлын айлчлал маш амжилттай болсон. За хоёр орны харилцан хамтын ажиллагааг шин шатанд гаргах дунд хугацааны хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах, за мөн хамтарсан төмөр замын одоо ачаа хэрэглэлтийг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх энэ чиглэлийн ажлуудаар бол санал солилцсон байгаа. За мөн Оросын холбооны улсаас Бүгд найрамдах Хятад ард улс руу татахын хоолойг Монголын нутгаар дамжуулах саналыг бас тавьсан. За энэ Монголын нутгаар дамжуулах тохиолдолд Монголын засгийн газраас одоо шаардлагатай бүхэл дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа манай ерөнхий сайд илэрхийлсэн байгаа. За мөн Роснефть компанитай шатхууны импортлагч компаниуд олон одоо чухал хэлэлцээрийг байгуулсан. Энэ бол урт хугацаанд Сингапурын биржийн үнэн дээр одоо үн тохирч импорт